өглөө 10 цаг 30 минутын үед төрийн ордны хамгаалтын бүсэд урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан гал үндэстэн холбооны тэргүүн мөнх баяр нарын хүмүүс гранат галт зэвсэгтэй нэвтэрч олон нийтэд занал хийлж төрийн албан хаагчийн амнаас нь талдахыг завдаж тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн байна. Иймд эрүүгийн хуулийн 177 191 дэх зүйл ангийн үндэслэн мөнх баяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Өчигдөр өглөөний 10 цаг 28 минутын үед төрийн ордны хойд талын цэцэрлэг түрээлэнгээс гар бөмбөг олдлоо гэсэн мэдээллийн дагуу үйлчлэг шалгалт явуулж аюулгүй болгон авчээ. Үүний дараа 13 цаг 50 минутын үед Централ тааврын урд талын хогийн сав болон байгаль орчны ногоон хөгжлийн яамны урд талын цэцгийн мандал орчинд тэцрэх аюултай зүйл тавьсан гэсэн мэдээллийн дагуу Централ таавар болон байгаль орчны ногоон хөгжлийн яам, уул уурхай яам, татварын ерөнхий газрын дотор болон гадна байсан иргэд автомашинуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулжээ. Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, зэвсэг түвшний 084-р анги онцгой байдлын байгууллагууд хамтран ажиллаж үзлэг шалгалт хийснээр тэсрэх бодисыг олж илрүүлэн аюулгүй болгосон байна. Өнгөрийн нийслэл Будапешт хотноо өнгөрсөн ям гарагт эхэлсэн бүхэн чөлөөт барилдааны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж гараагаа амжилттай эхлүүллээ. Тэмцээний хуваар 9-оор эхний өдөр чөлөөт бүхийн эрэгтэйчүүдийн 55-66 болон 96 кг жингийн барилдаан болж 66 кг зодгосон олон улсын хэмжээний мастер мандах наран хүрэл медалийн эзэн боллоо. Дэнзэнгийн хэрэг дахин дулаанд игдэж болцсохгүй байна. Засгийн газрын хэрэг хэрэглэх газрын дэд даргаас нь Эрдэнэс давмталгай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаараа ажиллаж байсан Дэнзэнг өнгөрсөн хавар авилгатай тэмцэх газар шалгаж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасан ч прокурор шалгах үндэслэгүй гэсэн хариулт өгсөн билээ. Тэгвэл авилгатай тэмцэх газраас Дэнзэн 17 тэрбум төгрөгийн тендерт өөрийн хамтран амьдрах уянгийн компаниг шалгаруулсан байж болцсохгүй эргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Ерөнхий сайд Алтуугийн энэ удаагийн бүтээн байгуулалтын цагаар 5-7 цахилгаан станцын төслийн явц болон бусад бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонслоо. 5-7 нүрсний ургайг түшиглэн баригдах 450 МВт-ийн чадалтай цахилгаан станцын эхний ээлж 2016 онд ашиглалтанд орсноор оюут толгой болон өмнөд бүсд хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөсөн бусад бүтээн байгуулалтуудын ажлын эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой болно гэж 5-7 цахилгаан станц төслийн захирал Инг сайхан мэдэгдлээ. Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж өргөдгөн шинчиж байгаа замын ажлын тараас тоосон иргэдийн газрыг нөхөн олгортойгоор чөлөөлөх тухай нийслэлийн засаг дарга А858 дугаарын захирамжаа гаргалаа. Эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах дотоод гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох зорилгоор засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яралтай хэлцэх шаардлагыг үндэслэн улсын их хурлын ээлжид бус чуулганыг энэ сарын 16-наас 27-ны өдрүүдэд хуралдуулахаар захирамж гаргасны дагуу өчигдөр ээлжид бус чуулган нээлттэй хийлээ.